Ихэс тэнгэрийн дор хүмүүн гэгч төрөөд эдүгэ хүртэл мянган жил нүүж явна. Хүрх үеэ сэтгэл гэгч өндрөрийг л хүн рүүгээ нүүж орчлон туулна. Тэнгэр газар ялгахдаггүй болтлоо шуурч байна да. Өнөө шинчэр нь авгахгүй л бололт. Хон молоо ирэх үү? Манай хэдтэй ажгүй л. Харин энэ баруугаар хитэн хонь уруудаж явах шиг байх юм. Нөгөө дарсэрэн айгуул айлаар гэсч эхэн мөнгөнөө суугаад хитэн хоньнаас таслаа туугачих байгаа юм биш байгаа та. Чи тэгээ тогтоочихгүй яасан бэ? Ямар тэр хоёрын мал биш, улсын мал штэ. Харин тийм ээ, улсын мал шуурганд алдаж байдаг. Завхарсан. Аль завхарсан улсын төлөө би гүйж явах байд. Чи яасах хачим ярдیں۔ Дарсан гэх хитэн тосолж исэн удаа зөндөл байгаах. Хичнээн жир айл сахалт явлаад хачин гэдэг нь. Тос болохоос усуулж байсан л олон байх. Эднийхэн ерөөсөө нэг хинкиг юмнууд байсан юм дөө. Дарс өрн чалгаагүй. Эцгээгээ дөрөөс нэг л их амтан болоод байгаа юм. Өнгөрсөн жил төмний нүүрэн дээр төлснийг мартчихаа юу. Хэдэн хонь ганц зөвхөр өөрийнхөө нэрэн дээр тоолуулаад гачаа гэхэд яалаа да. Амтан ах дүүс нэг л нийгэм хуурахгүй гэл нэг л их юм болсон дог. Тэрнээс аш бүр шал дургу хүрээд идэх болчихсон. Бас наасны бодгийг хэлж бөөн төлбөрт унагсан. Чи хүнийг яаж ингэж хэлж чадна? Уг нь чинэл буруу штт. Тэртээ тэргүй илүү гарсан хэдийгэ нэгдэл дүнээр нөчхөө гэдээ хахад хот хүрээгээр дими юм ярьж ижил тийм болсондог. Хэдэн төгрөгийн илүү өгчихсэн бол чамд ч тэр энэ хэдэн хүүхдэд ч тэр хэрэгэл болох байсан та. Ойрда манай мал тэгж өсөөч үгүй ч. Чиж бас ингэх тусчаад байгаа юм. Манай хэдээс тасраад явж байвал тогтоогод гарчихгүй ч гэж байхгүй л байхад. Арайчтэй. Чамшгил ингэж амиа од сууж ах хүн байхгүй ах шүү. Тогтоо байцгаана уу? Сайн. Тогтоо байна уу? Сайн байна уу? Энэ шуургач хориг үнэ. Норвегод өвс таталцчихад ирсэн чинь ээж маань хэдэн хоног уруудуулаад алдчихж.
Дулаан гэрт орж ирэх чинь ямар сайхан юм бэ? Цаа. Дулаан ихтэй аюулгүй байдлын асуудлаар олон улсын баг бүрэлдэхүүн оролцогчдод илэрхийллээ. Танай нүгээр цөөхтөн хойно харагдаг үз. Ёор юм ажигласангүй шүү. Аваатаас энэгээр хідэн уруудаад явж ийн гэж ярьсан бидтэй. Дооч. Хэн чамтай ярьсан? Зээр гүрээс чинь билүү үнэндээ ялгасангүй. Хоол ит. Манай хэд байжлээ. Ойр хэв ямар зээр гүрээс байх биш. Би ч холдоогүй дээр нь морд итөө. Дууг сууж байхгүй. Хэн чамаа яригсэн? Дахиад ч том хүний урдуур яриад үзээр. Шал түүхээ байна. Ямар юмдаа сандарч үед болдгийм байж. Ямар хулгай хийчихсэн биш. Энд чи яста хулгай хийхээс ч дардаа. Төд баяжуулах ажилдаа амжилт гаргасан малчидад сумын нам захиргаа олон нийтийн байгууллагын нэрийн өмнөөс баяр хүргэж цаашдынхаа ажилд их амжилт гаргахыг хүсэн өрөөе. Хурлын ажиллагаа дууссан тул хурал хаасныг мэдэгдэе. Зэрэг нааш. Танах хэзээ нөхөж байна? Эхнэр би тулгаар хүн бүлгээ ус нөөс суух хэцүү л. За тэгээд ажиллаа дотрлоо ч нэмэргүй юм шиг дээ. Ямар ажил хийлээ гэж үнэлэх шүү дээ. Чамайг буруулаг инчгээ юу? Намайг шагнасангүй гэж адарч байгаа юм биш шүү. Илүү дутуугаар шөмжлүүлж нүдэ жишлүүлж ажил хийнэ гэдэг чинь хэцүү юм байна шүү. Хамт олонны дотор нэг нь нийтийнхэн төлөө гэдэг нэг гол зарчим байдаг байхаа. Тэр шуурганаараа дарсрынгийн тасарсан хоныг тогтоож аваагүй гэж хүмүүсийн шүүмжилдэг үнэн шүү. Тэр чинь дарсрынгийн мал биш. Биднийх чинийх. Миний хариуцсан хэдэн мал бүрэн бүтэн байвал бусдыг хамаагүй гэдэг амийн ч үзлэн болох хэрэгтэй шүү. Хавар жанасаа дарийнхан үгээрээ. Нүүхэн ч нүнэ. Хэдэн тэмээг алдчихсан байдаг. Унаагүй л байна. Нүүх ашигтай. Санаа бодлож гисэн нүүдгэж сэлгэж шинчиж байхад зүгээр шүү зэрэг юм. Цэрэха. Та харин үсттэй хоёулаа цугдах хүү. Зам нээлэхгүй байлгүй даа. Би суман дээрээс нөх хоноо хөөцөлтнө. Тэрүүхэн хооронд машинаар яах юм бэ? Тэмээчин саяхан бүрдэнд байж исэн би очиад туугаад ирье. Миний охин халууцчих штеп. Дэлэ тал. Ма. Оо, ичи хүүгээ дагуулад ирж явна. Сайн байцгаана уу? Сайн байна уу? За шинэ нутаг тогттой л үү? Тогтой, сайхан байна. Бид хоёр ирж явахыг чинь хараад цайгаа үйсэн чинь. За тэгээд зуншлах сайхан бидтэй. Сайхан. Луузан би юу? Туурт явсан эрхэл сурагтай. Оо. Алихо. Хой, цэрэ. Наашир. Цай уцгаа. За. Хүүхдүүдэд өрөм аруул авч өгөх юмсан. Сансныг бодвол бид хэд ч амархан зөөгөөд буучглаа.
сайн хүн санаагаараа гэж дайрсрал тус боллоо штэ. Ашгүй дээ. Ма, айргу. За. Дайрсрээ. Цаа. За за. Зөөхөө. Али хоёулаа нэг барилдаад. Ахс. Эрхүм. Барайд. Зүйтэй. Манай энэ эрэгтэй хүүхдүүд цээрэл сүйд болчихдгийг. Хүүгийн л хүслээ. Чи одоо тэгвэл хүү гаргаад өчөлдөө. Гарахгүй юм чи яах юм бэ? Одоо охин гарвал айлаас л банд өргөж авахс. За яршигда. Энэ олон хөөрхөн охид байхад Эцтэй гэдэг. Хүсээд байхад хяссан юм шиг гарахгүй юм. Сайн байна уу та? сайн байна. За бич мордидо. Муу ээж маань хэцүүдж байгаа бах. Энэ уртлын ард хонь харагдан лээ. Манай ах л бах. Уг нь тийшээ бэлчээмээргүй юмсан. Нөөс нутаг байгаа юм. За баяртай. Баярлалаа Дарсрээ. Зүгээр. Эднийх чинь нөгөө жанчгаартай айлбсан гэлүү. Ханд маань хүүхдийн болсон хонио буруу бэлчиг байхад хөрхи. Харин хаач очиж дайрсүрэн чинь залуу хүн гэдэг чамбай хүн дээ. Ястай. Хүн тусрах уу сайн хүү байгаа шүү. Харуулж. Сайн айлтай сайхан дуусных. Энэ зоныг ч ястаа нэг сайхан өнгөрөөнө. Луудангаа ирэхлээс бүр нэг башин үсттэй. Энэ хоёрын башигчтай. За сайн явж байна уу? Хон тогтвортой юу? Сайн. Та сайн явж байна уу? Сайн. Өдөртөө өрмөрөөснө яагаад удаа? Цэрэн гохыг нүүлгэж өгöd ирлээ. Мэ, чихрээд. Баярлалаа. Чи юу нэгэхэд яагаад дандаа намайг таа гэдэг байд юм бэ? Танаас нэг л гоо чамаас нэг л айгаад байх юм. Би тийм аймаар байна гэж юу? Энэ рүү хураарай ч юусан болохоор одоохон давргаж гүйцээг байгаа юм. Дараа ер нь хонио тагт руу хэд хоног бэлчих юм шүү. Хөөх, та ч бүр тэгэхэд хуваар гаргачихсан хэрэг үү? Бас л таагчлаа. Аливэж. Би сөүлээд. Үйл өрцөж бархаа байхныг ээжигээ боддог цаг болчих. Харлаа алив гараа гатчихуу да. Ээж нь сорон зэн тавиад. Зүгээр. Зүүний хор орчин. Хурал дээр баригадын дарга цэрэн ахыг шүүмжлээ. Цэрэн ах надад ер нь гомдож явдаг бололтой юм. Би ямар хэлсэн биш үү? За яах вэ? Миний хүүд хүн тусдын болж ивэл болох нь тэр. Цэрэн ч хөөрхий цагаан цайлган хүн шүү. Миний хүүг нүүлгэж өглөөгээд баярлж яваад ирж байна. Хонио гамаар байдаг. Нөгөө очир ирэх нүг. Гайхалтай юм аа. Сансарт зургуулаа. Эдний дунд нэг очиж үзэх юмсан. Их чин чамааг арваа төгсөхгүй дээд сургуульд ор гэж хичнээн дуудлаа да. Тэгэхэд явчихсан бол аштай юу? Өдөөж юуч болчихсан байх юм билээ. Миний хүү шиг сурлах сайтай хүн их эрдэм сурах байсан да. Малчин болох юу нэмүү байгаа юм? Сүрэн ихч ямар хөдөөгийн сайхныг мэдэх юм биш. Үргэлж хотод байсараад махсан өөртөл юунаас гардгийг мартах шахсан хүн. Арайч. Муу аав минь.
Цогтгэрэл Баатартай нэг зөвлөгөөн дээр уулзснаа дандаа ярьдагсан. Ер нь тэгээд мал маллах эрдэмт ч хүн насаараа суралцдаг юм байхад. Яста. Мал дагуул ам тосноо гэж үг байдаг. Хай! Зэлээс ирэх юмс. Би сэлгэж хий. Малын эмчүүд ээ. Тийм л байна. Сайн уу? Сайн байна уу? Унаг татаад л. Аа. Амжилттай үсттэй. За чи болдоо. За. Тоглосон. Өвгөн чи нэгдэл мотоцикл өглөө. Сайхан нийт. Чи унж үзэлтэй. Би чадах штэ. Мотоцикл авсан өнөө унд сурах гэж байснаас сургууль хийж байхгүй юу? Би жанчуугаад нэг амралтын урилга өгөөд. Жанчуугаа эзгүй байгаа. Малдаа явсан. За яах вэ? Юу ч гэсэн ороодох юм л да. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Хүүдээ нэг юм унаа авч өгөхгүй бол болохгүй нэ. За, баяртай. 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 Сумын зөвхөн инээдэмтэй кино гарч ийн гин. Юу гинэ? Чи яс инээдэмтэй юм бэ? Чи хойно дахиад туугаад ирв. Хэний хойно? Цэрэ ахын хойно. Жаргалагчийн би давхар 3 хүүхэдтэй яаж чаддгүй гэв. Өөрөө эзгүй бай. Тэгээ чамайг ажлаа дуусгах гэж бодоод хонийн туугаад ирлээ. Миний найз ийм сайн шүү. Ажи хүүхдүүдээ хурдлаарай, нар орлоо шүү. За, оруулах уу? Тэгнэ. Чарага, энд нэг хоньны үл уурч гэж Хаан тэрвэ. Оо, дарсрэ. Энэс бариад өгөөч. Гүн яа уурч. За тэгээд. Ой, тэр ах ирлээ. Гэ чи юу болж байна? Ингэдэг л улс та.
Альва та нарын нөгөөдх малаа хайрл өсөх гээд байдаг чинь. Хөлн хугарсан мал дорхоно шууд байчихсан. Нэг ажил хийгрээ нөгөөг балж яадаг ачуулсан шүү. Огонч аваад баачих чигт. Хай! Цэрэнгуй. Гайгүй ага. Би ч бас нэг мод юм чухантай юм шүү. Тэгвэл сайн л байна. Харж ил байна. Идэх байгаад. Зүгээр. Тэрсүрэ. Юу гэв? Чэш над тус өргөхөөс ус өргөх нь илүү юм аа. За тэрч яах. Чи манай хоныг нэг 2-3 хоног хариулаад тах. Би юмд явах учиртай. Замдаа сумын төв орно. Суманд мотоцикл ирсэн сурагтай. Ах хүний очир их гинэл. Би л дамбаа салгах чадна да. Чи мотоцикл гээд өгчих гээд байгаа хүн. Ах хүн олж ихе батнаа. За тохиролцгоо. Би өөрийнхөө хоныг яах вэ? Ой чи 2-3 хоногт яавал гэж ээжш нь байна. Жан чугаах байна. Би харин замдаа танахаар дайраад дулумгад хэлчих. Тохирч болно шүү. Харин та надад мотоцикл олж өгнө гэсэн чинь үнэн биз? Би ер нь хот хэлс сураагүй. Нэг зааг болж яваагүй шүү даахгүй байна. За тохиролцгоо. Тэгэл. Зүйт. Таны хоригч нь орчих. Юу? Сайхан мод зайлгуултаа. Таны царай таар байх чинь. Толгой өвдөд. Дарсрын хаашаа алга болчих вэ? Муу хүмүн хүн тусалах гэж явж байгаа байхад хүн үг хэлэхэд үгүй гэж чаддгүй хачин хүүхэд шүү. Зарим нь сайхан сэтгэлийн далимдуул зарчгаа зогсож үж мэтгэлэг байх. Гэхдээ улсууд ам сайтай байдаг. Уг нь сайхан сэтгэлтэй хүн халгаанаас цэцэг ургуулж чаддаг л гэлцдэг. Та цаа. Сайхан цай болж. Дарсар ирвүү дээ. Хандмаа. Ээжи. Та яагаад? Чи дандаа тэр нэг нэ. Яхаараа чи гэж юм. Яхаараа гэрээ тогтдоггүй хүн бүч. Ингэж явахт чинь би нэг өнгөрч гисэн байх үү дээ. Ээжи, би дахиад ингэж явахгүй дээ. Хэдэн буцхийгээд хүлээгээд л байл. Ганцаараа цаа хоолч цаашаа орохгүй юм. Хаач яваад ирвэ дээ. Цэрийн хоныг хараад. Сумын дэлгүүрт мотоциклээр үл дамгоогоос авч гэнэ гэж хэлсэн байхгүй юу? Тэгсэн чинь харин сая очоод чамаас болж даргад зөндөө загнууллаа. Мотоциклтэй болно гэж гордтгүй гэх юм. За яхваа минийх. Энэ нэгдэлд мал малсны хэрэг юу вэ? Ажил хөдөлмөртэй хүнд арга бий. Суманд мотоцикл ирдэг юм бол ээж нь аваад өгч. За эц. Хөвтдөг юм билүү? Дотор мухаар ятж байх шиг. Ээж, би толгой гэж нариад өгье. Алуун таа юу та? Өтлөхөр өвдөх юм аж болж ядах юм. Ингэрүүдээ. Минийхөө гараарай. Ээж та хөвтөж бай. Би аргалаад ингэ шувтарчих юм.
Гараа угаагаарай. За. Ганц үгээрээ ингээс алгах чичтэй. Би сагаад өгье. Надад хэлэхгүй яагаад? Чамайг завгүй байх гэж бодоод. Ээж чинь би гайгүй юу? Тарих толгойн өгдөд байна. Маргааш сум руу явж үзүүлдэг юм л. Тэр хар ингэний ботхыг тавьчих та. Хүй, чи яаж байна? Нөгөө ботхыг тавьяач. Найр алдаа юу? Буруу ботхог тавьж наримглаад. Даанч үгүй дээ. Харин манай энэгээр очир үзэгдээгүй үз. Яах нь вэ? Та хоёрыг нөгөө хөгжилтэй юм а ярьж. Энэ хэлдвэл энэ хэлдэг. Залуу улсууд хөөрхий гэж бодсон. Тэ ичиж. Цаад ботхог чинь хөгчлөө. Говийн хойн бор толгодыг би бүр нялхаасаа мэддэг мөртлөө ингээд явган яваад харахлаар анхудаа үзэж байгаа юм шиг. Улмал сайхан санагтаад хаашаач явмааргүй бодогддөг юм. Хүн ер нь багтаа газар широонд ойр байдаг юм байна. Томорчхороо морь машин тэргээр давхсаар агаад газараасаа хүртэл холддог юм байна. Ингээд хөлөвцөлээд явхлаар төрсөн нутгийнхаа бүлээн зөвлөний хүртэл мэдрэх юм. Хөл нүцгэж явж чадхаа байлжээ. Хүй, энэ тоглоомыг хараач. Энэ ч ёстой миний багада тоглож байсан тоглоом ба. Энэ бүхэнд манай хуучин туслан байгаа. Аав маань энд өөд болсон юм. 20 жил өнгөрч. Багада айлгэр болж тоглож байсан Нансал гэдэг охин маань хүний ихнэр болчоод аймгийн төв сууж байдаг. Та цаа. Сайхан цаа. Ингэхэд танах чинь хэнийх гэдэг айл юу вэ? Манайх уу? Барьсүрнгийнхээ. За тэгвэл жаахан хажуулаад. Би ч хайртай бүр аваа. Би гайгүй уулч яах вэ? Болоод л байх. Хуман ийшээ тийшээ явчихаар бүр ганцаардаж гүйцэх. Моцикл авна гэдэл болох айлаад байх юм аа. Явсан өнөө их байгаа. Тэр хурдан унаатай хүн дороол шуурхэд орж ирэн дээ. Сайн хүү дээ. Манай хамт маач сайн хүнтэй суух. Амны хишггүй ах уу. Хөгшин бэлэр бас голж шилэх санаатай. Яах нэвдэ хөрхийг
Айсан хөөрхөнтэй. Ажилсгал охиндог. Манай энэ бүтлэг вэ. Дүлийдэн баргатл. Чи дарсан юм уу юу? Чи дараач. Ээж. Миний хөө. Ээж. Сайн хэдийн да. Залууна сууч нэг унаад үзмээр лээдсэн жидээ. Алив. Нэг чинь. Ээж нь. Нэг адуу нэг дагатхыг. Мухаа хийчих юм биш үү? Майныг авч. Би цэрахад очичээд ир. Айл эрт хүлээ өгчийн зай дуусчихлаа гэж байсан. Би хэдэн зай авчихлаа. Аваач өгчих. Айл мэд нунаагаа үзүүлнэ. Нунаагаа үзүүлдэг нь юу ч хүлээд. Эд юмар гайхуулагч сайн юм биш шүү миний хөө. За ээж тэгээд үгний үзүүрээр хүн загнаад байдгийг ш. За. Би ямар нялх хөөхт биш үү? Үгний үзүүр. Ороо боллоо. Бадаг унаа гэчих шүү. Миний хөө болгоомжтой яваарай. За ээж. Баяр хүргэе. Баярлалаа. Ямар ном бэ? Явуу хулангийн шүлгийн төвөр шинээр гарсан бай. Чи уншаар. Чам зөрөж авсан. Юу нэ? Мөнгөн аяг шиг гараас чинь туулын уснаас амсгсан. Мөнхийн аршаан усан шиг танхилчантай амьдрасан. Сайн байна уу жаргалагч? Сайн байна уу? Танайхан сайн биз дээ. Сайн. Би нэг хэдэн зай авчирсан юмсан. Цэрах байгаа юм. Наагаарч л хэвдэж байна. Хүй, жаргалагч. Та яаж юм? Алуу. Яаж? Жаргалагч. Хүй. Цэраха. Гота босооч. Юу цаад байна? Жаргалагч өвдөд байна. Эмч дуудах хэрэгтэй. Аяхш. Атах. Би явна. Хүй цэраха. Та ийм байж яаж явах юм бэ? Би моцлоглоор ухс хийгээд ирье. Бас их тайхнаа. Шиний моцоклыг онцгой. Ажи хашаа басаад өглөө юундаар ирсэн. Ойлгож. Май өдөм. Энт авалгат. Чимээгүй.
Би хүүг амьд байхад нүдтэй нартай байсан. Одоо би хэнийг юугаа хайлж явах юм бэ? Тусмаа. Үнэн Чи би яа. Харин залуунаас харамсалтай л алтлаа. Яаж гэх вэ? Та энд юунтай хорогдох вэ? Манайд очиод сэтгэл амар сууж яахгүй юу? Хүмүүний нутаг усаал гэдэг хүүхэд байсан. Хүүгийнхээ явж сууж исэн газараас холдно гэдэг хэцүү байна. Хот газар очиод юугаа бодож хэвдэх юм бэлээ. Хийж чадах ажилч байх штэ. Игч минь та сайн бодолтой. Тэгээч тэтгэврт гарах нас ч нь боллоо. Антаах төсвэн. Яаж игээд болно гэцтэй. Ганц хүүгийнхээ гал голомтыг яаж орхиод явах вэ? Миний дүү буцтаа ажлаа алдаж гүйцэл. Иргэчл амралтаараа ирээр. Иргэчл би ирч чадахгүй хаа та. Би тэр Карлоор очиж амрах ёстой. Хаашаа гинэ? Карлвар Хангай аймагт байдаг юм. үгүй ээ, Чех улсад байдгийг. Хөө харлаа. Тийм үү? Их ч ноёмраад л уул нутагтаа ирж амруул зүгээрсэн дээ. Гадаадд явж амрах юм биз дээ. Мөхөө минь Москвагот очиж үзгэмсэнгээ дандаа л ярьдагсан. За, минь сайхан байна уу? Минь сайхан байна уу? Сайхаа. Тэрэнхүү. Яас их дахиад энэ хаа хурч явна? Сумын төв орж явна. Та хаа хүрэх нь? Хэд дуул харж явна. Эхнэр амарцаа. Тийм үү? Хүүтэй болсон. За тэгвэл баярлах нь аргагүй. Хүү төрнө гэдэг чинь эцэг хүний үүрэг ихсэж байгаа юм даха. Танайх чинь дандаа охинсон билүү? Тийм байд. Тийм байх. Их сайн байна. Тэгээд хүүгийн маяр хийн үдтэй. Хийлгүй яах вэ? Авгаа хүүхдээ эргэж явна уу? Тийм байд. Дулмгаа тэгээ яаж вэ? Ярих юм шиг. Толгой татахгүй уйлаад байх. Харагч байж үтэй. Ганц хүн юм чинь. Биднээс л боллоо. Юм ягаа гэж. Явахт нь ядахтай битгийх тавьхаарэ гэж захих мэнчээл. Энэ маруснаас ганцхан усан боллоо. Одоо ч илаач сайн тусал. Тэр хөвшнийг бид хоёр бодохгүй болохгүй шүү. Ах トゥ гоо хүн шүү дээ. Харин ах トゥ гэдэггүй юм байна лээ. Сумын дараа нар ирж гисэн цөмөрөөл эрвэх тэрвэхрэл тусалж байна лээ. Надарч дутах янз алга байна лээ. Эмчирлээ. Ишгнэ бол. Дутахгүй нь хамаагүй хөө. Хүний сэтгэл гэж байдаг шүү дээ. Тэр хүн бидний төлөө амиа алдтал явсан байхад бид хэд 50 суужиж болохгүй. Хөгшнийхөр ойрхон орж гарт төлөө төршийг илбэлцэж нэг хэсэгтэл хүүг нь ордож байл та. Инглигээ биднээс юу ч харчихгүй. Бид хоёр яах вэ? Нааш иргэсний хэрэггүй. Дулмгаа санаа сэтгэлээр унж байгаад хөөрхий бас муу юм болчих үед.
Яста. Хүний ганц хүнд чигч хэцүү юм байна да. Би орж гарч байя. Гэр нь ханкаагаад эвгүй л баг. Хилээд яах. Одоо бүр хэцүүд нь. Өнөө өмд шугаж байсан олон хүмүүс нь яваад өгнө. Ганцаараа л үлдчихэж байгаа та. Чамаг яваад очихоор цаад хөшин чинь баярлана да. Чи бид хоёр ер нь өөрөөр тэр хүнд яаж тусвар гэх юм бэ? За. Одоо дэлгүүрээр орж тэр waavнах. Ер нь хүүгийн кавгаалгыг нэр төртэй хийн шүү. Бусдад өхөл зовлон тохиолдоод байхад бит хоёрын найр хин гэсэн чи юу гэсэн үг вэ? Тавгийн мав бол боллоо юм шүү. Тэгж ярихгүй ах. Заавал хийнэ. За яах. Өөрөө л мэд. Сайн бодоорой доо. Би бол мартчих шахаж. Жаргал. Али хүүг аваад ирэхгүй юу? Би нэг хараад. Яаж болдг юм бэ? Энд чаашлаа штэ. Явж үзэр минь. Цаад хэдэн хүүхэд чи хэцүүдлээ. Цаав. Тодомгүй. Би гайгүй юу? Яах вэ хүн? Энэ чихрийг тавган дээрээ тавиарай. Ялала. Ганц хүмүүс өдрийн хот шиг үзэгдээд өнгөрөх хувьтай байж тээ. Одоо яа их. Жаргал амарцсан биеийн сайн. Ихчээ сонссон. Сайн байна уу? Хоогоо хараарай. За сайн байна уу? Чамайг
носон тушааж байхыг чинь анх удаага л үзэж байна. Өнөө муу талигачиг аятайхан аргалаад зарж байгаа мэддэгсэн. Одоо ч бүр хэцүүдж байгаа биз дээ. За. Дэмий залчилгүй ноосоо аваа. Хөөе хараач хөөе. Энд чи бүр овоо хүн болчихож хүн хүүтэй болохоор бас ингэж засардаг юм байж тээ. Носон чинь лох байхгүй байхгүй. Айна нэгэн будаг үзэгдэхгүй байх шүү. Чи ч хүнийг хөөдөж мэдхэн шүү. Талигаач хэлээгүй бол тэр ноосыг бүгдийг би төлөх байсан. Барьсүрэн л ногоон будагтай бол сэрэнг байх, шар будагтай бол дорж байх гэж үлээ. Тэгж л мэдсэн. Тэр чарин талигаачин зүг байсан баха. Уг нь манай эцэг мал дудгаар тэмдэг тавихыг яар үздэг хүн байсан юм. Урд чинь ийм гизний сайхан байлаа шүү дээ. Дудгаар тэмдэг тавихч мал нүдэлтэн хүний хийдэг ажил. Даанч вэ тэр үед шинээр хэдэн төлөг авчихсан сандарч байсан юм л да. Болохоо бороотлаасаа гэж заавал илэрдэг мод золиг шүү. Хөөс юм уу дарсрын л цагаан цайлган сэтгэлтэй хүн болохоор тэгж ярьж байгаа юм. Ганц намайг ч хэлсэн юм биш шүү аа. За миний үг одоо болдоо. Гүч орж хүйтэн цаахгүй. За. Жишээ нь ярьдгаа утсан гардгаа зөрөгтөр ер нь юугаа хийх юм болж байна. Хотор хороо наадуул чинь амилаад ирэн дэхөө. Хотор норно гэд гिचнэн боловд. Тэнд очиж чи ер нь юугаа хийх юм? Ястаа нэг эсгийн газар авгаан ах. Дээгүүр албан дэвшсэн сурагтай. Биднийг удахгүй сүнгүнтэл татах үе. Энд чи харин оол зам гихтэй аятайхан ажил хийж байгаа юм биш үү? За юу бацаах. Йоо. Шал завай. Амьдралаагч эхнэр маань юрдээ идэж штгүй. Хотол санаад өдрийн бодол шөнийн зүт. Авгаач нь хизээ ирэв. Сая. Аа. Алив шилбүрээ. Та өчигдөр явсан өнөөдөр өнчтөө. Мар салхин тэр явж явах шиг сайхангүй. Би явъя. Миний охин гүнгээс. Сайн байцгаана уу? Сайн байна. Дулумгай. Таныг цэрэнгийн хоны өгчгөөрэй гэж нэгдлийн дарга хэлүүлж байна лээ. Үгүй хүмүн би гэж нэг хүн байна шүү дээ. Ча. Тийм л дээ. Таны ганцаараа болохоор нэгдлээс харж үзэж байгаа юм шүү дээ. Тэгвэл би хагсын үгүй. Хүүгийн минь нэр дээр данстай мал би маллгүй яах вэ? Тэгж байна гэж даргадаа хэлээрээ. Харин би хагас хоньо
цэрэнгэнд өөр аваачаад өг. Хүмүн наад унаагаараа яасан ширүүн тавих гэдэг юм дээ. Алуу. Би татаатай. Та яах нь хөлөө гიშгүүлчих нь? Болох байлгүй дээ. Би ч бас гүйтэй айлын хүүхэд ч юу. За. Юуг нь харав? Чи нэг л ядрангуй харагдаад байна. Саяхан энийгээд явж исэн хүн одоо ингэж байхгүй гэж бодхоос л. Талигаж таяр нэг ангих гэлөө. Тийм ээ. Би тэр 10 хамт өгсөн. Хачин сан сурлагатай хүүхэд гэж бил. Дээд сургуульд оруулаагүй малчин болчихоо доо. Би уг нь малчин болсонд нь баярлж байсан. Хийж бүтээх залуу сайхан наснда ингэчнэ гэж даанч бодсонгүй. Хайрын хөө. Хандмаа. Чи талигаач сайн байсан уу? Танах зэлээс хэлэх болж та. Ээжээ додон маширлээ. Сайн байна уу Дулмга? Сайн байна уу? Сайхан зусч байна уу хүмүүс? Сайхан. Алуу. Идээд Дулмга. Би ер нь зөнөглж байгаа баха. Гөхүүл хүүхдийг нь мэдсэрвэж жаргалдаа хоос яваад ирдэг. Алуу. Яах нүдээ? Та хоёр чихэр авч идээр. Алуу. Нялхантан ямар ч хөөрхөн байдгийг. Тэр өнөрийн Та хоноо цөмийг өчгөө дээ. Ядраа шүү дээ. ажил хийхээр жаахан сатаах юм. Өөрөө хөж болдгоогоос хойш явж ил байхаас. Гар хөл хөдөлж байсан цагт зүгээс сууж чадахгүй юм да. Дарга нар хонио гэдэг нь намайг дэвтгүүрт гарах бодолтой дгөөд. Бас ч таны зүг бахад. Та ер нь манайд ирээд айл буучих л та. Үгүй уйлдгүй сайн юм л да хөөе. Нэг их томоотой хүн болох байх гээл манай цэрэн гайхаад байгаа. Уг нь зүггүй байвал зүгээр ингэнэ. За. Цэрэн малдаа яваа юу? Тэгсээ. Манай цэрэн талигачиг өөрөөсөө боллоо гэдэл өглөөд идэх болсон. Юу тэгдэг юм бэ? Миний л үейлээ. Тийм байж. Цэрэн жаргал хоёр хүүтэй болоод нарна гарч. Хот хөхрөөд хөөрхөн гэдэг. Миний хүү яг л ийм хүүхэд байсан да. Даач богностой хүн байж.
Эдний хүү харахаар сэтгэл онгоогод явчих юм. Зурдын баяр гээчил юм да. Сайн байна уу Доломгой? Сайн уу? Ямар ч халуун юмт. Гүнийг сайхан бороо ороосоо үл. Ястай доо. Энийг би учралдаа авчирсан юм. Таарах болов? Алив? Ирэх болгондоо л бэлэг өхөө. Гэхдээ та тэгээд хадлан дээр ядарсангүй юу? Юундаа ядрах вэ? Цэрэн хаачаа? Хоньныхоо хойноос л явсан юмсан. Алив? Тэг. Минийхөө эцэг мөхөх хүс. Цэрэнгийн газ шүтэн одоо үсттэй. Алив? Үргэлж эрхлүүлээд л харин өхөөгөө там болоод дуурайчихна гэд уухаа байсан шүү. Мамнах. Алив? Имэдэ. Үгүй тэр над ирэх дуртай байгааг ин. Сайн байна уу? Сайн уу хүм? Алив хөт юм байна уу? Наач юм байна. Хэдэн турсган асууж бар хатж өгч шахлаа. Яагаад хөө? Эднийхээс ирсэн хэдэн төлөг тасарчгүй гээд. Ижилдэд тасдгүй мал гэж бас байдаг. Үгүй яадаг золигнууд байдаг чинь. Үгүй хүм нь болохгүй бол буцаагаад өгчихгүй да. За би ч яав. Яалаа гэжтэй ижилсэн. Доломгой миний хүү сайн гэдэг нь ийм хөөрхөн бойтыг авчирч өгөөд Ганц үгээ ямар дутаачихгүй л хөт. Байсгийгэл юм бариадгүй гээд байх. Аваа хүн шиг байснаа ингээл димий мэрэд эхэлдэг шүү дээ. Гэхдээ хөөрхөн их хүн хүүхэд хараад тэгээ үсттэй. Хин ч гэсэн ихээс төрсөн байж юунд ингэж идэг юм те. За яар шиг та. Ялам хөт. Нийслэл хотын маань баруун дүүрэгт хотын барилга дээрсэн барилгачид эхэн ялгсын төвийн бүхэл бүтэн цогцлбор барилгыг барьж байгуулж байна. Энэ барилга дээр нэг бригадад нэг хэсэгт Монгол зөвлөлтийн барилга ард түмнийхэн найрамдлын төвийг хөдөлмөр үйлсээр тууран бүхэж байна.
Тэдний нэг нь Ажис хотын нэг, зөвлөлтийн мэргэжилтэн Галина Григорьевна Ивановна, түүний шив залуу барилгачин Цэрэн. Нийслэл хотын маань хөгжлийн алхаад хөдөлмөр бүтээлээрээ өргөжлүүлж яваа энэ хоёр барилгачин бүсгүйчүүд хүргэсэн баярын мэндчлэгийг Улсын филармоны дуучин оюучин боцлон Баяр Монгол чуулга дууч хөгжмөлсөн Хангалын хөгжим Цэрэнгийн дүнөг эхийн ариун сэтгэл гэдэг дуугаар уламжлая. За жанчингаа сур илдээд л байна. Малын эмч сайн байна уу? Чи чин хүнтэй мэндэлж сураагүй юм аа. Чиний загсны чинь авчирлаа. Баярлалаа. Яагаад тэнд орчихоо вэ? Дулумгаа ахгүй гээд байгаа юм. Хүн манай нийслэл болсон гэж дургуцаад байдаг юм. Харин чи мотоцикл дуртайгаар авахгүй юу? Яаж их юм бол? Мэдэхгүй л дээ. Чи ер нь эрэхтэй мотоцикл хол унтрааж байгаарай. Дулумгаа сэтгэл нь өмөрчихдөг юм. Хандма. Суман дээр дуужийн чуулгын ирсэн байна лээ. Хоёулаа очих уу? За аав маань ядарч байгаа шүү. Энэ малын эмч хөө ёс өөрөмгөө сүрхий дэггүй хөхт. Мэн дусч байхгүй шүү. Монгол хүн чинь хуйм хийж байхад ирчгээд ойлс бүт элдүр зөөлөв сүү аривнгаа сайхан өрөөдөг. Тэрч бүр байхгүй. Эрдэм ном сурсан гэдэг эцэг эхээ мартдаггүй тайдал зан шилэгч мартаж болохгүй юм байгаа юм да. Зан шилэг гэдэг чинь хүмүүжилтэй даруулагтай байхад хэрэгтэй байдаг. Аава та юунд ингэж өглөөд байдаг юм бэ? Охин. Хүн хэлхээс найшгүй гэдэг юм. Залуус та нар хүний үг сонсож сурах хэрэгтэй. За чи яадаг юм блэ? Үгүй гэвэл яана. Сансан санааны гац ч юм уу та. Зүгээр охин минь. Би танд шил хийгээд өгөө. Хэрэггүй дээ. Та элдв юм бодож бие битгий зовоо. Очир тагсалдаж ирээ сэтгэлийг чинь өмөлжгүй дээ. Дулумгаан дэмий юм бодоод Цэрэнгийн дэг очдөг юм уу гэсэн юм. Цэрэнгуан дөө? Хүүгийн гойвол өвдгөө байгаад
Харин л дээ. Та цайгууд хөвтөхгүй юу? Цэрэнгойг та ганц өгөө өгчих байх гэж бодож байна уу? Ястай. Өхгүйг нь мэдсээр байж миний ингэж байх. Хүн дуустлаа. Би рүүгээ тэмүүлж байх юм да. Хүний мөрөөсөл болж хөгшин бие голохгүй ханьвараа татаж байх юм да. Уг нь ч тэднийх олон сайхан огттой л доо. Заат. Би л дэмий юм бодож өөрийгөө зовоогоот л. Сайн байна уу жаргалагчээ? Оо, хандма. Сайн байна уу? Үзэгдгүй хүн хааварчаа. Эвлийн хурд суучаад буцаж явнаа. Таныг нь сууж ахаар чинь хүрээд ирлээ. Хүү том болж байна. Сууж байгаа. Гарч байснаа бодволч аваал болж байна. Эд амраадгүй дээрээ. Өвөр дээр тогтохгүй дэгэж дээр байдал. Миний дэх хүүхэдтэй болохоороо мэднэ. Миний хүүхэдтэй болтолч. Жаргалагчээ. Би танд нэг юм хэлэх гэсэн л дээ. Дулумгай танаа хүүд их сайн баха. Дулумгай миний хүүд их сайн. Ирэх болгондоо бэлэг авчирч өгнө. Сайн байдгийг штэ зайлал. Тэр яах вэ? Дулумгай танаа хүү говьл өргөлөх болоо гэж байна лээ. Юу? Юу гэсэн үг вэ? Гү тэгснэ айлын ганц хүүг яаж гоохож их шиг. Яасан хэцүү болгодог хөхтэй. Дулумгаалав танд хэлж чадахгүй хаадаг хөрх. Хэрв таны хүүгээ өгвөл их баярлан да. Эх хүний зовлонг эх хүн л ойлгохгүй бол гөрхийн ойлгоход. Тэгтээ ганц хөгмөн гойногч би даант сансангүй. Эцэг нь миний энэ зовлонг ойлгохгүй шүү дээ. Яа төглөөтэй хандмаа минь. Али. Ээжээ, би хижээ сургуульд орох юм бэ? Миний ах удахгүй сургуульд орно. Али миний зүнгэгүүг. Миний хүү. Их чин сургуульд орно. Миний хүү том болж маар унана. Хараа. Аав нь хүүдээ эмээл төхөрч байна. Яасан дэ? Нойрн хүрээд байгаа юм да миний хүүгээ. Хүй. Миний охин. Морьч гэж морь. Эмээлч гэж эмээл байгаа вэ за? Тийм байна. Монгол хүн чинь морин дээр өсдөг юм аа. Хүүгээ том болохоор нь хурдан хөрнийг авна болно. Аваа би энэ морийг унсах юм уу? Үгүй миний охин. Эзэн ихлээр унлаг яах вэ? Аль юу миний охин. Хүй хүүхд алгацсан шүү дээ. Хүй. Аль юу? За ямар энэ да? Аль миний хөөч хураа. За. Али. Хони маань харагдахгүй байх чинь. Өвг нь мордоод ир. За.
Дүгээ аваад ор. Сайн байна уу Дулмгай? Сайн уу. Та цаав. Цэрийн хаачаа. Үгүй хүмүүн манай хитэн хонь дахиад тасарчиг үзтээ. Цэрэн хонинд явсан байх. Үгүй байхаг шүү. Явсан. Тайдэд. Алуу миний хүү эмээдээ ирдэ. Алуу. Алуу. Хөөрхөн амтш. Үргэлднүүд нь тарагдаал байх. Хүүгээ том болохоор манайхаар очоорой. Эмээ нэг төлөв зүсэлцсэн юмсан. Та явах нь уу? Оюуна! Оюуна! Дулмгайгаа мардуулаад өг. Миний хүүд чинь хэдийдээ юм шин бариуч хийчихэвэ. Хийгээгүй юм аах. Хүн өгсөн. Аа. Хэн? Дулмгай. Цэрэ. Хүчрээ. Юу гэвэ? Хойлоо нэг юм ярья. Дулмгад хүүгээ өгчихвэл яасан? Ингэх гээд байж л т. Би өөр мэдээд байсан. Байс хийгээд л бэлэг сэлт. Тэгээд хүүгээ өргүүлчих гэж гуйж байна.
Өөрөөс тэгж хэлээгүй л дээ. Эртүүд хандмаа тийм ярьсан. Би чамд хэлэх гэж чадаагүй. Олон хоног бодож дотор бачирч авлаа. Доломгой хүүг минь үнсээд л өхөрдөөд л ястаа өрөвдмөр юм аа. Дан цугаад хижээж чадахгүй юм гэж бодоо юм болов? Яасан ч ихгүй. Битгий урлалдаа миний үг. Би их хүн болохоор доломгойг өрөвдөж. Тэр хүний сэтгэлийн зовлонг жаахан ч гэсэн нэмгэл хэмсэн л гэж санах юм. Энэ хүүхд миний л хүүхд юм бол би мэдэж байна. Чи хаач нэг харахгүй шнэр. За зэрэг минь. Ухаан богино бол жаргал богино гэдгийг шүү. Эр хүсгэл байгаарай. Доломгой ганц хүүгээ бидний төлөө явж байгаад өнгөрөхөд чам шиг л ингэж бачимдаагүй байх шүү. Ухаантай хүн тэгдэг. Гэхдээ ямар тэгээд хол газар өргүүлэх гэж байгаа юм штэ. Энэ хүн хажууд байж байх юм чинь өдөр болгон очиж уулзаад байсан ч болно штэ. Огонь. Царин хуйгаа мэднэ юм атахус. Бэсэлэс дэмчиг хайна. Хайна. Ай. Үтгэл тоосоор наягтс. Бас кентин тодлох гэж. Ай. Аханчи дайхогс. Санаа зовлтгүй. Хэрвээ би энэ дипломтой байсан бол чам шиг ингэс үгүй. Ихнэрээ нохоогоор биш. Шинэ өдрийн ямаагаар эхлүүлэх байсан. Танай ихнэр нохон гэлгээр сэтгэлээ зогоцсож яах. Надолом хөгшин хөөхд өргөж авъя гэх юм чи аргачихгүй юм уу та. Хошч. Миний ихнэр чамд ямар ч бадгүй. Чи тэгээд л байгаа юм бол тэр мөн хөгшин хөөгөө өгөлтөө. Энэ хүнд ингэхэд байж тэднийг хүн тогтдгүй айшуд бохор нүгч гсэн ганц хүн тэр тэмэлт хүүгөө өгөх гэж юу гэнэ бачимцсан сэтгэлээс эргээ гисэн чинь чивэ тавлаж явах шүү. Чи тийм сайн бол энэ малын эмчээ хийгээд явахгүй яасан бэ? Яасан? Харж л байж. Болооч хөөе. Хинчин. Тэгээд зүгээр амтсан эдвш. Хай. Амьдрал гэдэг чинь алга ирэм байдیں۔ Хэдэн хоньны хоргол доорж навсан барах хэрэггүй. Дачин намайг харж байгаарай. Би гэдэг чинь хотод очиод гинхэд ер нь чамд сайн санаж зээлээр арих өгсөн нь буруу даа юу? Чи яасан сайхан сэтгэлтэй амтан бэ? Талигач Дарсангийн мотоциклыг зүгээр авторчаад сэлбэж байгаа гэлээ. Харин өөр дургүй хөргөж. Тэгвэл чи өөрөө наваад оронд хүүгэн өгөхгүй юу?
Юу гинэ? Өөр нь хатуулсан идвэ. Чам шиг би шумлын хөдөө бишээ. Юу гинэ? Ёо яцгаа та нар. Одоо хатуулцгаа. Чи ямар балиар юмтай бэ? Айлчид ингэж ахта яад гэж. Ёоч. Яна зэрлэг амтнд. Ача! Ата! Яадаг мó тоо. Тэсэд харамтаа нэж алуулах гэж байгаа харж байна уу чи? Хав тарихууч улсын хөрөнгө хамт цусланараа чи хэрэг таранда. Энэ арихуу чамайг яста нэг л дөнгөх. Тауч. Эх хүн ингэж ганцларч явна гэдэг яасан ч хэцүү юм бид. Хэрвээ тэр шөнө би өөрөө эмчид явсан бол тулмууга ингэж өнчрөх байсан гэж юу? Тэр хүн бидний төлөө явж байгаад л амнаас алдсан. Гэтэл би ингэж уурунтаа болж явдаг. Мөн ч хүний өсгүй юм болж байна. Жаргалж бас хөөрхий сэтгэлэн зовоод л хөрөлийн зовлон хуваацах гэж л санснаа хэлээ байлгүй дээ. Арга барахтаа л тулмуугаа бид нар руу ирээ шүү дээ хөрхий. Даан 10 жил хүлээсэн ганц хүмүүс юм да. Яадаг хэрэгвэ? Хоп! Хоч! Хоч! Хоп! Ава. Миний охин дүүтэйг аваач тэр. Али. Хаа. Тэ. Эк. Хайр. Уро. Тэ. Ой. Миний хаагаа санаа юу? Ой.
За минь. Тэмээ хаавна. Дулам гайхны урд хавлаад. Дандаа тийш явчих юм. Харин тийм. Маргааш нүйтэй. Хаашаа? Манах нүндэ манах нүндэ манах нүндэ манах нүндэ манах нүндэ манах нүндэ Хинийх нүүж байгаа юм болоо. Өглөө эртэл хөдөлчтэй.